at the official wall at the net.
會嚟㗎，呢個冷喺度，仲冰冰嘅仲真係。你喐下就會好啲咯，但係都唔同嘅水泡。遮住呢邊咯，呢邊好少，呢邊應該唔大。呢一刻好似係喺上面啊，喺邊？ Good afternoon, ladies and gentlemen. Welcome to the City University of Hong Kong for the Eastern Central Boys Under 18 44 Qualification Tournament 2026. Match number 2 between Macau, China and Mongolia. 哦，磚頭。 Good
Presentation of the international referees. The first referee is Yu Guanwei Yu Si from Chinese Taipei. The second referee is Mr. Yujiro Ekuchi from Japan. Presentation of the starting players, starting liberal and coach. Macau, China. Number 2, Lai Che-yi. Number 7, Fang Hu Lei-o. Number 9, Choi Si-hee. Number 13, Hong Man-hee. Number 17, Xiu Feng-hee. Number 18, Song Meng-jun. Starting liberal, number 14, Yu Xiulong. Head coach 何永俊先生。Mongolia. Number 4, Bakumu. Number 7, Serbia. Number 9, Amarasana. Number 15, Arthur. Number 19, Lord. Number 24, Baksha. Starting liberal, number 17, Mukma. Head coach, Mr. Mukuhaya.
За жоохон дагуулсан болох нэг хагааж ирсэн бай. Яг нь өсгөрээд ич сайхан мэдрээ яг шугам дээр очлаад жоохон дээгүүр яг биеийн чиглэлд ороод ирлээ тэний бөмбөг. 12-9 ганцхан оноо зэрэг. За хамгийн анх яг Азийн насны английн тэмцээнүүдээр хөлөгүүдийн 16 насны тэмцээнүүд явсан шүү. Анх октийн 16 насны Аз аваргаар сүрсэлдээ дараад нь хөвгүүд явсан гэдэг болж байна. 50 гишүүн өдрөлгөнд орол ирэхэд 2-3 удаа явсан шүү. За Чехийн Прагад болсон улс наадамд одоо жилээр унах зах өрсөлддөг. За энэ жоохон сорхон давталд одоо багтмаг харгач хүмүүн дээр торлоо оруулчлаа. За нэг 2 оноогоор олдоод иргээд тэнцчүүдээ 2 дугаар эзэн тоглолтын оноо нэр. За 10-10. За манайхан давуулт тутчин бол гоё байгаа маа. Зааландаа бол нэгэн гоё тассан юм дугал харагдаж байна шүү. Реал нарт Прүчрийн хамгаалалт хоногчтой болсон. За гол энэ 13 дугаар тоглогч болсон. Өндөр тоглогч байна да. Болтгон дээр нь хаасан. Дахиад хаасан хоёр алт гоё нийлсэн. За тэр шугам уурж байгаа мөнгөд хамгаалсан байна да. Завгийн хамгаалалт тоглогч Мөнх хаан шугам дээр хамгаалсан. Болсонгүй 11-11. За энэ хаалт их гоё задлаар байсан юм. Прүчрийн ганцхан холбоотоор тогтоож олсон бөмбөг орчиж байгаа бөмбөг юм уу да. Шүгсийн залтыг харахад холбогчийн бөмбөг алдаа олчих боллоо. Оноо 12-11. Яар хаалтаа гартаа боллоо. Алтаа одын тоглох оноо авсан маань ярьцсан 12-12. Тавагийн нурууны өндөр бас л гоё байгаа маа. 18-аас нэгэ. Хөлтөн өнөзөн дөрөв хардаа сайн байрлуулахыг хүссэн. Хамгаалаад 3 араас сатгал сонгосон. За торны нэмэгтэй орж иж байгаа мөнгөн дээр бас гоё суулаа зөндөөгийн хамгаалалт. Гадаад ч штэ. Хамгаалалт их гоё болсон юмсан сая. 13-12. За маргааш ус 17 цагаас Хонконгийн мөгтөд тоглолт байсан да. За Хонконгийн мөг бол талбайд зохион байгуулж байгаа учраас бас нэлээд зэрэгтэлтэй тоглолт хийх бах маргааш. Манай 13-13. За нам болохыг хамгаалсан. 3 араа сайн байрын нутгаа. За хамгаалсан хүмүүд холбогч хэрний том онцтой ордны сайхан шийдвэр гаргаж харын мэсгийн толгой сонгоо явуулчлаа да. За сайн байр ер нь одоо дээд насны хандагаа бол 90 сайхан тоглоод эцсэн орох шиг нэ тэмцээ. Ер нь алгасахгүй байгаа ч тийм орох шиг нэг сайн байр. Багш нь одоо тасч өгч юм багт байгаа. Ганцхан Гамбаяр. За дэрдүүс нь сонжилтыг өсгөөд манай холдууллаа алтууд. За 2 дөрвийн тоглолтын дундаас дахиад 2 онооны зэрэг үүсгэсэндээ. За 2 дөрвийн шугам руу эргүүлж байгаа хэдэн болох нэг л алдлаа. Бусдаар ч үгүй хамгаалт болоод л байна да. За цаанаас ирж байгаа дөрс маань гацж байна.
out. Ayla. За Макао тоглож байгаа галтын 3 дахь сет талбайд эхлэх гэж байна. За сая 2 дахь ээлжинд болоос манай дэд явуулж байгаа лайв маань жоохон бүрсийгээд байхгүй болчлаа. Зохион байгуулагчдын лайв зөвхөн араасаа. Тэгтээ бол бас төвсний үед л ажиг харагдаад байгаа. Энийг манайхаа хөрвүүлээд явчих. За 25-16, 25-21-ээр 2 ээлжийн тоглолтод ажиллаг авцсан. Та ирэхэд бол хожиж бүрэн боломжтой Макаогаар бол хожиж харагдаад байна. За маргааш Хонконгтой чухал тоглолт энэ. Хонконгийн эзэс тохиолдолд 18 насны Азийн аваргын хэмжээнд оролцох эрх авч байгаа. Хонконгтой эзэн тоглолт их юм шийдэх нэ. За 2-р эзэн тоглолт амжилттай болсон. Амрын сүлийн тоглолт
Манай нэрцэг 2-1 болгож өрчлөлөө. За энэ хоёрын дотор нэг өндөртэй орсон. За энэдээ сайн баяр хаалтар байлаа да. Салгаа хурдтай тоглож байгаа. Хоёрдугаар ижин тоглолт бол явсан болгонд өвлөө санааг аваад байсан. Сая бол сайн баяр зогсоож байна. Жаар давуулж байгаа даваа хатын давуултуу. Нэгэн бол руу төлсөн Батмөнх. Хамгаалгой. Захаа автагаа наа зарах гэж шүү. Санааг авч байгаа манай Макаог юм баг. Манай нэрцний 3. Гараа авчиж байгаа болохоо хэмээх. За Ази аваргын ирэх авчих юм бол бас түүх болж үлдэх одоо юм тоглолт байх бол манайх Хонконг Макаог хоёр багтай Ази аваргын ирэхийн төлөө тоглолтыг хийж байна. Сонгож илрүүлэх тэмцээ. За эрэхтэй өгөөд энэ Ази аваргачлал тэмцээд өрсөлдөжсэн түүх байхгүй. 18 насны баг анхудаага орох гээд байна. Азийн наадам Азийн клубүүдийн авраг буюу одоогийн Champions League-т бол одоо солон тоглож ирсэн 23 онд Баянгор Коромжигийн нэг дээр бас шигшээ байгаа. Азийн клубүүдийн аврагад өрсөлдүүлээ шигшээ 8 руу хүртэл орж ирсэн сайхан түүхүүд байна. За тэгээд олон улсын медаль гэвэл Төв Азийн үндэстнүүдийн эзний хөрлөм медаль байна да. Одоо энэ наснаар одоо бас яг тгийнхэн тэмцээнээс сайхан өрсөлдөж эхэллээ. Эхний ээлжинд оролцоо их чухал байна. Манай багийн хувьд насны багууд тэмцээнүүд дээр өрсөлдөж байж тгийнхэн ранк руу орж ирнэ. Багуудын цагаан чанар сайшаага тэмцээнүүд өрсөлдөнө. За хаагаад 6-2 болж өрсөлдөж байна. 4 онооны тэргүүлэл. Давалт гарчжээ. Манай 3-6. За энэ тоглолт дээр хажууд ирэх авахгүй шүү манайхаа. Маргааш чухал тоглолт зохион байгуулагч Хонконгийн багтай тоглолт. Энэ Хонконгийн эзэн тохиолдолд Азийн авраг ирэх авна. За яг зүүн Азад хариалагддаг 8 орн бий, 8 улс бий. За тэгээд бидний сайн мэдих Япон, Солонгос, Хятадын багуудад ирэхэд ранкаар ирэх авчиж байгаа. 51 бас 2 квот хийснээс 51 бас ранкаар Азийн авраг ирэх рүү орчиж байгаа юм байна. Тэгэхээр Хонконг, Макао манай 3 баг л ирэхэд сонгож илрүүлэх хэмцээгээд эндээсээ 3 баг тойргоор тоглоно. Тойргоор тоглоод таньсан одоо Азийн аврагын ирэх авч орж ирэх нэ. Хонконг, Макао хоёроо тоглолцсон өчигдөр тоглосон юм байлээ. 3 тэгээд Хонконг нэгжсэн байгаа. За манай 18 насны бүрэлдэхүүн ерөөдөө бас бүрэлдэхүүнээ бас нэлээд ашиглаж гарсан юм байна л да. Шугам руу явуулж байгаа давтанагаа. Санаа найцаг 9-4 болголоо. 9-4 дээр Хятад Макао засварлага авсан. За Япон, Солонгос, Хятад, Тайван. За тэгээд манай улсаас гадна Хонконг, Макао, Ачилсан Солонгосын баг бий. Энэ 8 баг бол зүүн бүстэй хариалагддаг. За зүүн өмнөд Аз гэж бас одоо бүсийн багууд бий. Төв Азийн
Өмнөд Азийн одоо бас багууд хүчтэй багууд бас бий. За тэр улсад орцсон тэгээд нийт 1997 оноос хойш 14 удаа зохион байгуулагдж байгаа юм байна. 18 насны Азийн аварга 14 удаа зохион байгуулагдахад медалийн хүсэлтэн дээр Ираны баг 7 удаа аварга авсан юм жилтэй байд юм байна. Иран 7 удаа, Японы баг 3 удаа. За тэгээд Хятад, Солонгос, Тайваны багууд нэг удаа авсан байна. Энэтхийг бас нэг удаа авч ирсэн юм байна. За аюулын нөхөнд раад гарч ирсэн давтагчийн бие ширгээ гараа ирсэн. Да хаалтыг маш зүг тавьлаа. Сэродын Батмөнх хаалтараа ногоолтон санааны харьцааг 14 болгож олдууллаа. Шугууны тоглоомыг явуулахгүй нэ энэ үед дээр. За зондоог нь авалтаа. Хамгаалт онцтой болсон. За хоёр дахь холболт гоё гүйцэд очиж байна да. За шугам дагуулсан хамгаалалт явууллаа Батмөнх. За хаалт тогтоогоор дараас 2 оноо аваад 7 онооны дэргүүлэг авж байна. Макаог бол төвгүйхэн одоо очихоор юм байна. За Хонконг яг зохион байгуулагч орон учраас бас Хонконгийн тоглолтыг хараагүй. Макаог 3 дэгэр өтсөн байсан. Тэгэхээр Хонконгтой бол маргааш маш чухал тоглолт хийх нь шүү. Дараалаад маш олон оноо явлаа штэ сая 5.1. За голын ягчийн бэр дээр сэлцээ оруулж ирсэн. Далай зэрэг оруулж ирв. Амжилттай 12-5. За энэ ярил 4-4 гэсэн. Сайн давтгаа явчих чинь яг 10 дугаарыг тоглогч. Оноо 6.12. Сайн тоглогчийн давалтаас онцож байгаа юм байна. Давтаг давалтаа дараалсан ирэнэ. За Батмөнхийг авсан. Даваад шамдагшин байрнаас хэлсэн орж иж байгаа юм байна. Гүмбидийг орж ирлээ. За бүрэлдэхүүний дийлэнх нь ер нь одоо яг сүртөө бас яг медалийн дээр гарч иж байгаа юм бүрэлдэхүүнээс л ерөнхийдөө энэ оны 18 насны бүрэлдэхүүн их шиг орсон байх шүү. Өнгөрсөн жил Булган аймагт 16 насны улсын аваргад медалийн дээр тоглож байсан 21-р сургуулиас тоглогчид харагдаж байна. Сэлэнг дархнаас харагдаж байна. Ноён клубээс тоглогчид харагдаж байна. Дорноговын багаас бас тоглогчид харагдаж байна.
За багийн ахлагч зөвлөгчээр баярын мөнгө уяг тусгацч зөвлөгчээр одоо сүнжир мастер Нэгүргүнди Зэрэнбаатар Ганц сүхийн гам баяр нэр ажиллаж байгаа юм байна. 18 насны багийн бүрэлдэхүүнд тасч өгч юм багт. За яалт нарыг сайхан хамгаалсан. Хамрын сулан. Гүмбилэг 3 араас авах явсан. За шууд хэмжүүлэлтийн камерын хонлоо гүмбилгийн 3 арын давталгаа. Сальцаагаар орж ирээд давуу чамраг чин байр дээр орж ирсэн. 3 араас авахыг гүйцэтгэж талдалчлаа. 15 9 болголоо. За дараагийн давуулт хэмжилтгөө санаа нэрцээ 10-15. За сая камер нь оногдоод энэ цаатлын шууд хэмжилт нь бас сигнал нь салж байна. За энэ дээр оноо гадаглаад 3 төгрөөр бүрэн боломжтой ажиллаа авчих энэ тоглолт харагдаж байна. Манайг за Макогийн багаас хэлцээ орж ирсэн. Яагаад тагсан гол яа таалтан зарагчлаа. 11-16. За энэ жил нас төрөгчдийн багууд маань Зүүн Азийн аврагчлал тэмцээн Азийн наадманд өрсөлдөх юм тэмцээнээр төлөвлөгөө гаргаж байсан. За тэгэхээр 18 насны бүрэлдэхүүний сонгож солиулах тэмцээн байна да. За дотоод тэмцээн уралдаануудаас энэ жил ерөнхийдөө ерөнхий боловсролын сурагчдын сургуулийн багуудын одоо бас чадвар шансгааг дэвшүүлсэн олон сайхан лиг тэмцээнүүд явагдлаа. Саяхан Social Bay Juniors League гэж одоо бүс бүстэй сонгож солиулалт явуулаад нэгдсэн одоо бас шигшээ тэмцээнийг явуулсан. Анхад бас насны бүрэлдэхүүнийг зарлаж 17 насны улсын аваргыг одоо санаачлыг хэлж Баян онгорт одоо бас 17 насны улсын аваргын тэмцээнийг явуулна лээ. За 6 сар гараад одоо сүнжир мастер жаргалын хангэр багийн нэрийн зохион байгуулагддаг миний үдээдийн улсын аварчлал болох тэмцээний заавар орсон байсан. Дараагаар нь насан туршидтын улсын аварга байгаа юм байна лээ. Буян тухай спортын ордонд. За 18-12 6 онооны зэрэг хадгалсан хэвээрээ. За сайн бэрийн давталт. Ялтай байна. Сүрлээ давталтаар 12 цаг 19-12 удаа үржиллээ. За ингээд 7 онооны зэрүүн дээр Макаогийн баг тоглолтын 2 дахь цусралгаа авсан. За маргааш бас 17 цагаас тоглох юм биш. 17 цагаас Хонконгийн Мактай тоглох юм тоглолт их юм байна. За энэ үдээр ирэхэд баг дамжтай бас алилыг талбайд гаргаад заалны дэсүү интернэс нь захаа арилгаад тоглолтод оролцсон юм сэлцэн танигдаад байна. Ард гүн бэлэг урд байран дээрээс сэлцсэн амрын сүлэнгээс гаргаад ирлээ. За 13-19 За тэмцээн зохион байгуулагчдын пэйж дээр бас яг энэ камерны дүрсний лайв явж байгаа шиг манайхаа. Тэгээд маргааш бараг тэндээс нь үзэж болно. Хэрвээ тайлбар хэрэгтэй гэх юм бол бас маргааш ингээ холбооны пэйж утсаар явуулж болно. Тийм бол
Яг хөө зорилт үлгэх юм бол сайхан лайв хайхгүйгээр шууд үзчих юм да холбооны бийж утсаар авах юм бол та дээрээс нь баг тамирчдын өмсгөл номер авах муутай учраас ерөөдөө тайлбартай бол тамирчтай бас сайхан үлээд авах юм да. За хамгааллагчаар Эрдэнэ илгэн мөнх хаанда болж байгаа. Тэдгээр мөг осон сайхан пас гэсэн сая 20-14 болгож ирчлээ. 6 онооны зэрэг. За манай хүч ирэхэд камерын өнцгөөс шаргаж байна. Гарааны бүлтгэн бас л гоё жиг дүндэртэй харагдаж байна шүү. Хоёрдугаар нөхөө хаалт гоё тавьдсан. За нэгэн булан дээр хамгаалт басангүй. 15-20 15-21 14-21 юм байна. 14-21. За намд болох сонгож явах гэдэг амжилт болсон. 22-14. За хоёр хэлжин тоглолтод 25-16 25-21-ээр ажилласан. 3 дахь хэлжин тоглолтод бас л 7 оноо зэрэгтэй ханагаад ийсэн сайхан гаргалаа. За хэрэг өндөр халтны эсрэг сайн тоглолоо. За тэгээд 2 дугаарын тоглогч 10 дугаарын тоглогчид бас нэлээд өндөр хөлтэй болох аргач чинь Макао гомогоос. За солилцоогоо ийсэн Даваа Баатар сууж гарагдана. За зөрөөд хийдэн орчуудаа номер нь яг торны цаана учраас бас харагдц муутай байгаад байна. За ганцхан алтаа гараад ирээд автоллоо. Арата 23. За нэг дөрөв ордор дээд авчих штэ. Давуултаар оноо авсан. Давуултаар тоглолтын ажлын тоон дээр ирж байна. За амрын эсрэг давуултад явах шиг юм. 2 дугаарыг тоглох шиг байна. За талтаар 9 дээр 3-аас игсэн давтахад хамаагаад нансан. За ингэ шийдвэрлэх 3 дахь хэлний тоглолтод 25-15-аар илүүрхэж ажиллаа. 3 дахь режод 18 насны зүмсийн одоо сонгож оруулах тэмцээнд тэмцээний ихний ажлаа авч байна. За Макаогийн баг бол найдварыг болчихж байгаа. Маргааш Хонконгт 17 цагаас тоглоно. 17 цагаас тоглоод Хонконг эрхээ авах уу, манай баг эрхээ авах уу гэдгийг шийдэх чухал болтыг маргааш манай баг хийх нэ. Зохион байгуулагч оронтой. За Хонконгт хийсэн тоглолтоос тэгээд хоцсон нь энэ оны 18 насны Азийн аврагчлал тэмцээнд төсөлдөх эрхээ авах болно. За хэрвээ манай баг хөдсөн тохиолдолд бас л одоо түүхэн дүүлдэх юм одоо тоглолтуудын нэг байх болно. Анх удаа бас яг Азийн аврагчлал тэмцээний эрх авах юм түүхэн амжилт болох юм байна. За тэгээд 18 насны багийн тоглолттой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргааш 17 цагаас Хонконгт их тоглолтыг та бүхэн үзээрэй.